Тань манайхан танартай энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ удаагийн дугаараар Америк нэгдсэн улсын Жоржиа мужид гарсан нэгэн хэргийн талаар ярьж өгөхөөр бэлтгэсэн байгаа. За ингээд шууд дугаартаа орцгоё. Ашли Буканеграна 30 настай, Жоржиа мужид 7 настай хүүгийнхээ хамт амьдардаг байсан. Түүний хувьд хэм бол Нью-Йорк хотоос гаралтай. Тэгээ Жоржиа мужид илүү ирээдүйтэй гэж үзсэн учраас хүүтэйгээ хамт тэнд амьдрахаар шийдсэн байгаа. Нүүж ирсэн даруйдаа нэлээд том гэр ахуйн барааны агуулах худалдааны дэлгүүрт менежерийн албан тушаалд ажилд орсон. Хаяад шөнийн ээлжинд гардаг байсан учраас хамтдаа шөнийн ээлжинд гардаг байсан. Даниэл Гонсалес гэх залуутай нэлээд дотн харилцаатай болж эхэлсэн байгаа. Харин Даниэлийн хувьд сүйд бүсгүйтэй, 2 хүүхэдтэй, мөн 17 настай охин дүүтэйгээ хамт Жоржиа мужид амьдардаг байсан. Даниэл болон Ашли хоёр эхэндээ бие биендээ нэлээд таалагдж хоорондоо сэтгэнэж байгаад харин дараа нь шөнийн ээлжинд хамт гардаг болсноос эхлээд нэлээд дотн харилцаатай болж эхэлсэн байна. 2022 оны 8 сард Даниэл өөрийн төрсөн дүү болох Жанинд менежер эмэгтэй маань надад маш их таалагддаг юм emotional харилцаатай болсон гэдгээ хэлсэн байна. Тэний өөрийнх нь төрсөн ах нь байсан ч гэсэн Жанин бэр ихчтэйгээ илүү дотн байдаг учраас ахыхаа араар тавьж байгаа байдлыг шууд хэлье гэж шийдсэн байна. Ингээд Даниэлийн сүйд бүсгүй 27 настай Стивенс энэ талаар нь мэдсэн даруйдаа Даниэлийг унтаж байх зурн түүний утсыг нь аваад утсан дээрх мессежүүдийг нь үзээд дараа нь нэгэн санааг бодож олсон нь Ашли руу яг Даниэл бичиж байгаа юм шиг мессеж бичсэн байна. Тухайн мессеж дээрээ чи манай гэрийн одоо ойролцоо хүрээ дээр тэг би чамайг тосоод авъя хүрээд ирэх үү гэж бичсэн байгаа. Ингээд Ашли ч түүний бичсэн даруйд нь гэрийнх нь ойролцоо явж утсан. Харин түүнийг Даниэл биш Даниэлийн сүйд бүсгүй Стивенс болон Даниэлийн 17 настай охин дүү Жанин хоёр тосож авсан. Stop! You so lucky my nails are trying to I was going to do worse to you right now. I will do worse to you. I will do worse to you. I will do worse to you. That's why he was trying to protect you, but now he don't care for you to get your ass beat. You want to get up? Get off me. Get off my hair. I'm going to you up. Let me go then. Get off me. Say hi to Daniel. Get off me. Say hi to Daniel. You know he said I could come out here and f*** you up, right? Okay, good. You know that, right? He's in the house with our son. Say what? He said I could f*** you up. Yep, this is what we do. If I get mad and he knows I'm leaving, he feels sad. He says, I like you up. That's what I'm doing. You up. All right. Tell me everything. Hey, you got it. Get off. Nope. No, you ain't got... You don't get to say something. My man, right? You want to be in front of my man, right? Yes. Right? You his manager? I'm getting you fired. That's bias. Okay, that's a conflict of interest. I'm showing this to the job. Okay. You're my while he's on the clock. Going there trying to ruin his family. Стивенс Ашлиг харсан даруйдаа шууд очиод цодож цохиж элдэн мухагаар хэлж эхэлсэн. Би чамайг дуудсан. Чи миний нөхрийн менежер болохоор түүнийг дарамтлсан уу? Тэр яг одоо хүүхдтэйгээ хамт гэртээ унтж байгаа. Би бүгдийг мэдсэн. Би чамд энэс жилүү ихийг хийж чадсан шүү. Би чамайг алчиж чадна. Чи миний нүрнээс одоо даалт орж үз. Чи миний гэр бүлийг сүрүүлэх гэсэн юм уу? Bocanegra follows her assailants up to the apartment to retrieve her phone. Daniel Gonzalez, who was allegedly sleeping in the apartment during the attack, here's the verbal. TV Жанин хоёр Ашлиг зодож үснээс нь зулгааж түүний гудамжаар чирж танхаарч дараа нь харин түүний утсыг нь булгааж аваад гэрлүүгөө явсан. Харин Ашли өөрийнхөө утсыг буцааж авахын тулд тэднийг гэрлүүн дагаж явсан байгаа. Ингээд хэсэг хугацааны дараа Ашли утсаа аваад тэдний гэрийг орхисон байгаа. Яг гэрт нь бол орсон үгүйг нь сайн мэдэхгүй байна. Ямар ч тач утсаа буцааж аваад тэднэр салсан байгаа. Ойр хавьд амьдарч исэн хөршүүд нь цагдаа дуудсан байсан. Тэгээ цагдаа нарт энд ингээ хэсэг бүлэг эмэгтэйчүүд хоорондоо муудалцаад цодолдоод нилээх дуу чимээ гаргаад байна гэсэн учраас цагдаа нар Стивен болон Даниэлийн гэрт нь ирсэн байгаа. Зотой эсэ эмэгтэйчүүд энд байна уу? Би зотой эсэ юм аа. Би тэнд зотой эсэ. Манай нөхөр ажлынхаа нэг менежертэй миний араар тавиад тэгээ тэр эмэгтэй нь манад ирээд миний гэрлөө ойртоо дсэн учраас би тэрнтэй ингээд зодоо хийсэн. Та эмэгтэй хүн намайг ойлгож байгаа шүү дээ. Бидний зүүн сонг ойлгож байгаа. Би энэ хоёрыг өчигдөр хамт явж байгааг нь харсан. Тэгээд л юм болсон. Өөр ямар нэг эмэгтэй хүн байсан уу? Манай бэр дүү байсан. Гэхдээ тэр оролцоогүй, тэр зөвхөн тэнд байсан. Би сүйд залуугаа 5 жилийн өмнөөс мэднэ.
бид нэр сайхан энд нүүж ирсэн. Харамсалтай нь Ашли энэ зодооны дараа өөрийнхөө амьсгалж чадахгүй байсан учраас яаралтай эмнэлэг рүү явах шаардлагатай болсон. Харин эмнэлэгт очисон үед нь түүнийг яаралтай хагалгаанд оруулах шаардлагатай гэж үзэж том эмнэлэг рүү аваадсан боловч түүний хавирга нь хугарсан мөн илгэндээ нэлээд хүнд гэмтэл авсан учраас өвчнөө даахгүй улмаас харамсалтайгаар амь насаа алдсан байна. Цагдаа нар дахин Даниэл болон Стивенс нарын гэрлөө нь очиж болсон явдлыг хэлэхэд I know that was the girls that were walking. They went to Quick Trip. Hey, I'm Detective Carter with Gwinnett County Police. Are you your internet? Yes, hi. Hey, this is Detective Poppy, or Sergeant Poppy. Hi, nice to meet you. We know that there was like an Сайн уу өнөөдөр энд нэг хэрэг гарсандаа тэгээд тэр хэргийн дагуу явж байна. Яа нөгөө тантай маргалцсан эмэгтэй эмнэлэг рүү явсан гэж юм. Тэгээд эмнэлэгт очиод тэр эмэгтэй нас орсон байна. Тэм учраас бид танаас цагдаагийн газарт таныг цагдаагийн газар руу авч яваад мэдүүлэг авах шаардлагатай байна. Би ерөөсөө хин нэг гэмтээ хин нэг амь насанд хүрье гэж бодоагүй. Би маш олон зүйлийг туулсан. Би 2 туйл сэтгэл зүйн эмгэгтэй мөн депрессэнд нэлээд орсон юм байдалтай байгаа. Намайг үнэхээр уучлаарай. Тэгээд энд бид нэр ингээ шинэ амьдралыг эхлүүлэх гээд өөртөөгөө ирээдүг одоо сайн сайхан болгон гэж бодоод ирсэн. Би ингээд сүд залуугаад агаад энд ирсэн. Би үнэхээр хин нэг гэмтэй гэж бодоагүй. Би сүд залуугаад агаад өгнөнд ирсэн. Би түүнийг намайг ажлынхаа хүнтэй араар мань тавина гэж үнэхээр бодоагүй. Би өчигдөр энэ хоёрыг хамт явж байгааг нь хараад ингээд нэлээд одоо бухимдаад тэгээд одоо ийм үйлдэл гаргасан. Мэдээж мөрдөгчд Даниэлтай бас ярилцсан түнд болсон явдлыг хэлэхэд Энд таны хүүхдүүд байгаа гэж байна. Та хүүхдүүдтэй үүлдэн харин би таны сүд бүсгүйг болон охин дүүгийн чинь цагдаагийн газар руу дагуулж яваад мэдүүлэг авах шаардлагатай байна. Өнөөдрийн болсон хэрэгээс болоод та Ашли гэж таних уу? Яаж таньдаг вэ та? Өнөөдөр яг юу болсон талаар та юу мэдэх вэ? Би Ашли гэж таньнаа. Бид хоёр хоорондоо emotional тийм харилцаа холбоотой хүмүүс. Өнөөдөр өглөө намайг унтчихад манай одоо сүд бүсгүй миний ингээд утсыг аваад тэгээд би юм шиг жүжиглээд Ашли руу мессеж бичсэн байсан. Ингээд манай сүд бүсгүй бид хоёрын харилцааг олоод мэдчихлээ. Тэгээд намайг гэрээсээ хөөчлөө гэд бичсэн. Тэгээд Ашли мэдээж намайг одоод энд ирсэн чинь тэр одоо сүд бүсгүй маань шууд Ашлиг цохиж зодож эхэлсэн юм шиг байлээ. Би сайн мэдэхгүй байна. Тэгээд дараа нь болохоор Ашлиг усыг авсан учраас Ашли манай гэрийн үүдэнд ирээд тэгээд яг хаалга тогших үеэр би сэрсэн. Тэгээ юу болоод байгаа юм бэ гэдгсэн чинь тэд нэр ингээд хоорондоо зодтолдоод янз бүрийн болоодсан. Би сайн ойлгоогүй. Тэр өөрийгөө миний эхнэр гэж хэлсэн юм шиг байлаа. Гэхдээ миний эхнэр бол биш. Ер нь тэр хоёр ингээд зодтолцсон юм шиг байлаа. Би сайн мэдэхгүй байна. Яг юу болсон юм болоо? Ашли зүгээр үү? Тэр зүгээр байгаа юу? Би яг зүгээр байгаа гэдгийг л мэдэх гэсэн. Тэрнээс би түн рүү ахиж юм бичиж мессеж бичихгүй. Бид нэр эмнэлгээс дуудлага авсан харамсалтай нь Ашли маш хүнд гэмтэл авсан. Тэгээ гэмтлээд байгаагүй улмаас нас орсон байна. Breathe. Стивенс өөрийгөө сэтгэл готралтай мөн 2 туйлд эмгэгтэй дээрэс нь нэлээд олон зүйлийг туулж явж байгаа учраас сэтгэл зүйн хувьд маш хэцүү байгаа гэж ярьж исэн бол харин Даниэлийн дүү 17 настай Жанин түүний бие авч явж байгаа байдал нь мэдүүлэхийн үеэр нэлээд хачирхалтай санагдсан. So basically, since I wasn't there, and Чи тэнд байсан яг зодооны үеэр би байгаагүй болохоор тэнд яг юу болсон юм бэ? Манай ах шиг хүн араар тавьж ийн гэхээр тэр надад хэлсэн байхгүй юу? Би ингээд ажлынхаа менежер эмэгтэйтэй ингээд уулзж байгаа, учирж байгаа гэд. Тэгэхээр нь би шууд энийг Стивенд хэлнэ гэж шууд л бодсон. Яагаад тэгэхээр Стивен бит хоёр бүр үнэхээр амар хоорондоо дотно. Стивен яг л миний төрсөн ихчиг. Би баг төрсөн ахаасаа илүү Стивенстэй илүү дотно байдаг. Тийм болохоор би шууд түнд хэлнэ гэж бодсон дотроо. Тэг би түнд хэлсэн. Тэгээд тэр мэдчихэд
бид хоёр өчигдөр одоо Даниэлийн ажилдаг газрын тэр аваар ингээд явж агаад тэр хоёр яг ингээд хамтдаа явж байгааг нь харсан. Тэгээд Стивенс Даниэлаас энэ эмэгтэй чи хийн гэж асуусан чинь өө манай ажлын газрын хүн гэж хэлсэн. Тэгээд бид хоёр чи паусныхаа цагаар бид хоёрыг ирээд өдрийнхөө цайны цагаар чи бид хоёрыг ирээд хүргээд өгч чадахгүй юу гэсэн чинь тэр би өдрийнхөө цайны цагаар гарч болохгүй гэж хэлсэн. Явуулдаг эмэгтэйгээ өдрийнхөө цайны цагаар хамт явж байсан. Тэгээд Стивенс энэ эмэгтэй чи хийн гэж бас ахаал асуугаал боо юм болсон. Тэр хоёр нэлээд маргалцсан. Тэгээд бид хоёр утсын ер нь бол нууцаар аваад тэгээд тэр эмэгтэй рүү мессеж утсан. Тэгээд тэгсэн чинь тэр эмэгтэйг яг юу гэж дуудаж, юу гэж бичиж хүрээд ир гэснийг мэдэхгүй байна. Стивенс Даниэлийг гэрээсээ хөөсөн гэж бичсэн баха. Тэгсэн чинь тэр эмэгтэй ирэхээр болсон. Тэгэл бөөн зодон болсон. Ер нь амар зодон болсон. Тэгээд бид хоёр тэр түүний утсыг нь авсан. Ер нь бол нөхөрлөн залгаад хэлээ гэж бодож исэн. Тэгээд утсыг авсан гэсэн чинь тэр эмэгтэй гэрт маань дагаж ирээд тэгээд утсыг буцаагаад өгсөн. Тэгээд тэр эмэгтэйг яаж манай гэрэн дээр аваас явсныг сайн мэдэхгүй байна. Тийм л юм болсон. Би тэр эмэгтэйг яг яаж явсныг мэдэхгүй байна. Яагаад тэгэхээр манай ах бүр амар ууралсан. Намааг энэ хэрэгт орооцлоо гэд бөөн ууралсан. Чи өмнө нь зодоо хийжсэн үү? Тийм үү, өмнө нь зодоо хийжсэн үү? Чи амар спортлог харагдаж байна. Ямар нэгэн спортоор хичээлдэггүй. Мөрөж хараад тэгж бодсон юм аа. Үнэхээр спортлог харагдаж байна. Тийм гэж юу, би үнэхээр спортлог харагдаж байна гэж юу. Би мөрнөөсөө амар ичдэг шүү дээ. Даниэний хувьд 17 настай жоохон охин гэдгийг ойлгож байгаа ч гэсэн түүний бие авч явж байгаа байдал нь үнэхээр хачирхалтай санагдаж байна. Яагаад тэгэхээр дөнгөж саяхан чиний зодон хийгээд бичлэгийг хийсэн эмэгтэй чинь нас барчглаа гэж яхад инээгээд тэгээд тухайн одоо эрэгтэй цагдааг өөртөө сэтгэнж ийн гэж андуураад бие авч явж байгаа байдал нь үнэхээр бүр арайчтай л гэж санагдсан. Та нар юу гэж бодож байна? Таныг дээрмийн бод танхаа хэрэгт буруутай гэж үзэж байна. Яагаад вэ? Юун дээр юм бэ? Уцыг авсан. Бид нар уцыг авсан л да. Гэхдээ уцыг нь буцаагаад өгсөн шүү дээ. Яагаад тэгж байгаа үгүй. Би уцыг нь буцаагаад өгсөн. Уцыг нь зүгээр аваад буцаагаад өгсөн. Гэтэ та уцыг авсан биз дээ. Авсан гэдэг чинь энэ чинь дээрмийн хэрэг. Булган хэрэг болчихж байгаа. Харин хоёр дахь зүйл анги нь таныг хүн амны хэрэгт буруутгаж байна. Юу хүн амны хэрэг вэ? Юу? Би яасан гинэ? Би түүний өснээс нь хэдэн удаа татсан. Гэхдээ би түүнд өөр ямар ч гэмтэл учруулаагүй. Юу хүн амны хэрэг вэ? Наа чи үнэхээр муу зүйл байна. Би хүн амны хэрэгтөө. Ингээд Стивенс болон Женин хоёрт дээрэм хулгайн хэрэг мөн хүн амны гэмт хэрэгтэй буруутай гэж үзээд 20 жил шоронд хоригдох ялыг оноос юм байна. Ингээд хэдхэн минутын уур бухимдлаа дарж давж чадахгүй байсны улмаас 30 настай залуухан Ашли гэх эмэгтэй амь насаа алдаж харин 2 залуухан эмэгтэй эрх чөлөөгөө хасуулж 3 хүүхэд өнчин үлдэж энэ хэрэг дууссан байна. Ер нь тэгээд магадгүй таны амьдралд хэн нэгэн токсик таныг сэтгэл готролд оруулж байгаа хүн байвал магадгүй тухайн хүнээс зайгаа барих, харилцаагаа таслах тэм чадвартай байх, магадгүй тэм чадварт суралцах тэм хэрэгтэй юм шиг миний хувьд бол санагддаг. Мэдээж араар тавилт нөхөр нь араар тавьсан маш их ууралсан гэдгийг ойлгож байгаа ч гэсэн яагаад нөхөртөө уурлаад, нөхөртөөгөө ярилцаад, нөхөртөөгөө уулзраа олж болоогүй Ашли гэх эмэгтэйг шууд очиж бие физикийн хувьд зодож танхаарч байгааг нь бол ойлгоогүй. За ингээд та бүхэн маань ч гэсэн энэ хэрэгт юу гэж бодсноо комент хэсэгтээ бичээрэй. Ингээд бүгдээрэнд нь өдрийг сайхан өнгөрүүлээрэй гэж хүсье. Тэгээ дараагийн дугаар хүртлээр түр баяртай баярлалаа.